За, энэ удаагийн бичлэгээрээ Zoom аппликейшн ашиглах анхан шатны хичээл бас харуулъя. За, тэгээд Zoom CX гээд гар утсан дээр бол Zoom Workplace гэсэн аппликейшн байгаа тий. Бүртгэлгүй бол шинээр бүртгэл үүсгээд орж болох нь байна. Миний болохоор ингээд бүртгэлтэй байгаа учраас өөрийнхөө бүртгэлээр орчлоо. Тэгээд хэрвээ шинээр Zoom-ийн линк үүсгэж байгаа бол энэ хичээдүүл гэдэг дээрээ дараад тэгээ одоо яг хизээний линк үүсгэж байгаа гэдгийг оруулна гэсэн үг. Би одоо өнөөдөр 20 Монголын цагаар 19 цагаас Zoom бол хийн. Тэгээд энэ дээр Монголын цагаар 19 цаг гэдэг чинь Солонгосын цагаар 20 цаг гэсэн үг. 7:30 хавцаа AM PM гэдгийг хараараа тий. Тэгээ ойролцоогоор хэдэн цагийн уулзсан гэдгийг цагаа хараад баримжаагаар ингэ оруулчих болно. За нэгт 5 цаг баг гэж болно дөө. Тэгээд save гэдгээ дарчна гэсэн үг. Яг хоо энэ дээр эсвэл нөгөө нэг Zoom-ийнхаа кодыг өөрчилж өгөх ч юм уу өөрөө кодоо шинээрээ харуулна болвол энэ personal meeting ID гэдгийг сонгоч. Би болохоор энэ generate automatically гэдгийг сонгоод нээч тийм дөө. Энд дээр ингээ орохоор цаанаас нь линк нүүсээд код нүүсээ гараад ирсэн. Тэгээ энэ линкээ кофедод хүмүүст өчгөр нөгөө нэг Zoom руугаа орохоор пасс нэхгүйгээр шууд ороод идэв юм лээ. Тэгээд Zoom-ийн тухайд гэх юм бол Zoom free гэсэн юм юу байдаг? Сонголт байдаг. Энэ ямар нэгэн төлбөргүй аваад ашиглаж болно. Тэгээд хамгийн нийтлэн гэхдээ энэ 40 минут л юу байдаг? Хоорондоо ярих одоо 40 минут л ашиглах боломжтой байдаг. 100 хүртэл гишүүний багтаамжтай. За тэгээд би болохоор одоо энэ Zoom Pro гэдгийг ашиглаж байгаа. Жилээр нь төлөх юм бол $1333 байсан. Одоо болохоор сарын $1699 төлж байгаа. Одоо миний Zoom өнөөдөр дуусах юм биш нэрээ. Тэгэхээр дансандаа мөнгөтэй байхгүй бол бас Zoom маань хаагдах байгаа юм байна. За тэгээд миний Zoom болохоор юу та? 100 хүртэл хүний багтаамжтай. Тэн дээр нөгөө зүйлтүүд нь гараад ирж байна тий. За Zoom бизнес болохоор үнэн жоохон өндөр болоод ирж байна. Одоохондоо бол зүгээр энэ Zoom Pro-гоор ашиглаж яхад л болч тийм дөө. Тэгээ гол юм нөгөө нэг харуулах гэдэг юм маань юу вэ гэхээр Zoom-ээсээ яаж юу вэ? Facebook Live холбогдсон гэдгийг хүмүүс асуугаад байсан. Тэр хэсгийг харуулъя гэж бодож байгаа юм. Тэгсэн чинь дэлгэцээ ширэлцэн болохоор яах вэ? За Zoom дээр нь байгаа more гэсэн дээрээ дараад live stream, live on, custom live streaming series гэдэг дээрээ дарчих юм. Тэгээд дэлгэцээ ширлэх хэрэгтэй байдаг. Энэ хэсгийг заавал ширээ зогсоож аж хийх юм байна. За дахиад хэлье. More гэсэн дээрээ дараад баруун талын хамгийн доотлын цэс more дээрээ дараад live stream, live on, custom live streaming series гэдгээ дарчих юм байна. За тэгэнгүүт одоо юу болж байна гэдгийг би ширлж байгаа харуул. Саяны хэлсэн дараалалаар дарангуут stream day Zoom meeting custom streaming series гэх энэсээ гараад ирж байгаа. Энэ хэсгүүд дээр гол нь нөгөө нэг Facebook page, group дээрээ live хийж байгаа бол тэр хэсгийнхаа юмнуудыг холбож өгд юм билээ л дээ. За одоо жишээ нь энэ дээр би ямар group дээр live хийх вэ гэхээр надад зөвхөн нэг өөртөө байдаг нэг group битэн тэрэн дээр хийчих. За Facebook group руугаа орлоо. Live эхлүүллээ. За go live гэж дарлаа.
За энэ дээр стриминг софтвер гэснээ сонгоод одоо энэ stream key гэж байгаа. Энийг копидоод энэ гурван одоо key оруулж өгсөг байгаа байхгүй юу? URL гэсэн. Streaming key гэдэг дээрээ саяны одоо энэ stream key гэснээ сонгож аваад энэ голынх дээр оруулна гэсэн үг. Copy paste хийгээл оруулчихна гэсэн. Саяны энэ key ч одоо энд орж иж байгаа байхгүй юу? Тэгээ энийг доош нь энэ advanced settings гэдэг доошоо сум цац хэсэг байгааз энэ дээр дараад server URL гэдгийг бас копидож аваад streaming URL гэдэг дээр оруулах юм лээ. Тэгэнгүүтээ энэ тухайн группийнхаа энэ дээдлийн хэсгийн одоо энэ тодорч байгаа хэсгийн линк байгааз группийн энэ линкээ live streaming page URL гэдэг дээр оруулах юм бэл. Тэгээд go live. Тэгээд go live-а дарахаар ингээд live нь холбогдчихж байгаа гэсэн үг. Zoom-ийн хичээл гээд нэг сүртэй ч юм алгадөө манайхаа. Би гол нь энэ нөгөө нэг яаж холбогдгийг Zoom-ээсээ Facebook групп руугаа яаж live холбогдгийг гэдгийг би өөрөө мэдэхгүй байгаа гэсэн баггүй юу. Тэгээд яаж хийх юм бол гэж бодоод тэг зөндөө удаа оролдож байгаад болсон энэ баггүй. За ингээд Zoom-ээсээ Facebook групп руугаа live нь холбогдсон гэсэн үг. Одоо энэ зүүн талын доотлын back тэгээ go live гэж байгааз go live-а дараад тэгээд ингээд live маань эхэлнэ гэсэн үг. За харуулъя тий. Үлдсэн байна уу сайн. Энэ ингээд миний Facebook групп дээр маань live нь. Энэ ингээд Facebook групп дээр маань live маань эхэлсэн гэсэн үг. Live нь. Энэ ингээд ганцхан нэг хүнтэй групп болохоор болохгүй л дээ. За тэгээд буцаа Zoom руугаа ороод Zoom дээр давхар ярьж байгаа яриа маань Facebook групп дээр live давхар явж байна л гэсэн үг. Тэгээ яг хоо энэ дээр нөгөө нэг нэмэлтээр юмнуудаа оруулж өгөхөр бол одоо live-ха дээдлийн гарчиг title хэсэг ч юм уу, description утга ч юм уу те эсвэл одоо өөрийнхөө ямар нэгэн группийн affiliate link энтрээ холбох гээд байгаа бол live-ха title хэсэг дээр, description хэсэг дээр бод оруулаад өгч болох юм бэ дээ. Тэгээд яг хоо манайхаа нөгөө school нөгөө юутай болсон шүү дээ тий. Live хийж болдог болсон. Гэхдээ school-ийн live болохоор яг хоо Zoom ашиглахгүй school-ийнхаа live-ыг ашиглаад ээж болох ч гэсэн school-ийн live тий гацаад байт юм билий. Надад болохоор Zoom нь хамаагүй илүү амар санагдсан. Тэгээд одоогоор Zoom сарын нэг 16 17 доллар төлөөд ашиглаж байгаа. Тэг өдөр болгон л Zoom ашиглаж байгаа болохоор хувийн болон хувьсгалын нийтийн зүйл Zoom ашиглаж байгаа болохоор яг одоохондоо л ингээл Zoom аваад яваад байгаа. Тэгээд жилээр нь хэрвээ Zoom авахаар болох юм бол 26% хөнгөлөлтөө биз. Тэгэхээр Zoom ашиглах ч юм уу одоо ойр зургийн анхан шатны зөвлөгөөг бол доогоор ашиглаж байгаа туршлага дээр үндэслээд бас өгч чаднаа. За баярлалаа. Энэ өдөртөө хүргээд басхая тий.